Сайн бацхан уу? Налагчуудаа хайр түгэе. Мэндшилгээ хүргэлтийн хамт олон маань нэм гарагийн ээлжид нэгэн дугаараараа эрийн түшиг гэрийн чимэг төрийн тулгуур төмний хүндэтгэлийг хүлээсэн мөнх тоё бүсгүйд гинтийн билег барихаар яг одоо замдаа гарч байна. Дөрвөн сайхан өрсийг минь төрүүлж өгч амьдралын минь түшиг болсон гэргийн минь чамдаа туйлын их хайртай шүгсэн хань олон үр хүүхдүүдийнх нь халуун сэтгэлийн мэндшилгээг хамтдаа төрсөн өдрийн эзэн мөнх тоё бүсгүйдээ илгээцгээе. Мэндшилгээ үргэлжлэх хамт олон маань ээлжид төрсөн өдрийн эзэн болсон 9-р сарын 22-ны өдөр хорвоо дэлхийд мэндэлсэн мөнх тоё хэмээх эрхэм сайхан бүсгүйг баярлуулахаар хөрөлцөн ирээд байна. За тэгээд юуны өмнө өөртөө энэ гэгээн тунгалаг өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарч чинь үү? Өө сайхан баярлж байна. Энэ сайхан өдөр хорвоо дэлхийд бас өргөн дэлгэр Монгол их орондоо бүл нэмж аав ээжтэй баяр баясгалуулж нарцад та мэндэлж байсан байна. Тэгэхээр бид налагчуудаа хайр түгэе мэндчилгээ хүргэлтийн хамт олноос танд хорвоод мэндэлсэн хосгүй баяр, нартад мэндэлсэн нандин сайхан өдрийн мэндийг нийт налайгчдын зүгээс дэвшүүлэн хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр мөнхтэй манаас яг ингээд харж байхад маш их ажил өрнсөн. За тэгээд бас гал голомтоо шинээр бас сэргээн барьж байгаа гэд их ажлын дундуур энэ төрсөн өдөр үргэлжилж байх шиг байна. Тэгээд өөдөөс нь үр хүүхдүүд хайна гэд бүгд л хараад байж байна. Хамгийн дотны гэсэн хүмүүс нь бараг бүгдээрээ ирсчихсэн юм шиг байна. Гэхдээ хөтлөгчд нь бас асуулт байна. Мэндчилгээ ирсэн. Бид захиалгаар хүмүүсийн хүсэлтийг биелүүлдэг. Тэгэхээр энэ удаагийн мэндчилгээ ер нь танд нэг хүлээж байгаа тэр юм болов уу гэж бодож байгаа юм байна уу? Одоо гэр бүлээс л ах та. Нөхрөөс үнэлэх гинт цачирдал байдаг. Гинтээ сүрпризүүд бол ер нь нэлээд ингэдэг байдаг. Аха, нэгэнт гэр бүлийн тухай ярьсны хоёулаас гэр бүлтэй товчхон танилцмаар байна. Ер нь хантайгаа ханилаад хэдэн жил болж байгаа? Танах хэдэн хүүхэдтэй? Одоо ам бол сургуулаа 4 хүүхэдтэй хантайгаа анх 2010 онд танилцчихсан. Тий. Тэглгүй яах вэ? Тэгээд бас нэг зүйлийг чухалчилж хэлэхэд бид бүхэн маш олон хүмүүс төр бэлгийг бол хүргэж өгдөг. Гэхдээ бидний бэлэг гэхээс илүү хэлэх үгс бүхэн дэндүү үн цэнтэй байдаг учраас яг одоо хоёулаа мэндчилгээний үгсэд анхаарлаа хандуулвал бэлэгний эзэн аяндаа тодорхой болдог. Таны минь таасанчлан хэдий өглөө бүр өдөр бүхэн учран золгодог ч гэсэн энэ удаагийн мэндчилгээг манай хамт олноор дамжуулж хайртай ханин илгээсэн байна. Ингэхдээ бас өр зүрхэндээ бодож явдаг талархлын сайхан үгсийг хайгилсан байна. Амьдралын минь, эхлэл минь, төгсгөл минь, ариун нандин хайрын минь эзэн болсон эрхэм хайртай гэргийн минь чамдаа хэлэх үгс надад дэндүү их байна. Хосоор амьдрах тавиландан мөрөн түшиж, хорвоогийн жаргал цэнгэлийг бие биесийн амталж, хаан бөгөөч хатан сүйхээр хайр юугаан баттгаж, андгаан дэд тангаргаан өргөж, аавын голомтоос миний гэрт морилон ирсэн нархан минь ээ. Амьдралын минь үргэлжлэл болсон алдраа жоохон үрсийг минь төрүүлж, дутуугаас дүүрэн хүртэл, байхгүйгээс байх хүртэл энэ амьдралыг хамтдаа босголцож, хувь заяагаар учран золгосон хайртай ханимын чамдаа баярлаж талархаж явдаг шүү. Төрсөн өдрийн минт хүргэе хэмээн хань олон хөөрхөн дөрвөн үрсийнхэн зүгээс сэтгэл шингэсэн хайрын бэлгийг эрхэм бүсгүй гэргий танд гардуулж өгье. За тэгээд мэдээж хөтлөгчийнх нь гарт сэтгэл шингэсэн бэлэг байгаа. Тэр дундаа бас бүсгүй хүний чимэг болсон эрхэм сайхан гоёлыг энэ цаг мөчид эдэ хүндэтгэлтэйгээр гэргийд минь барьж өгөөрэй гэсэн учраас ханых нь хөдөлмөр бас танд гэсэн талархал шингэсэн бэлгийг яг одоо гардуулан өгье. Төрсөн өдрийн минт хүргэе. Баярлалаа. Гэр дүрингээ татуулсан гэргийн зандам бус. За тийм бичлэг маань бас үргэлжилсээр байна. Тэгээд гэрийн эзэгтэй энэрл сайхан ханыхаан түшиг болсон нэм сайхан гэргийг бас баярлуулахаар ирсэндээ төлөв их талархалтай байна. Тэгээд онцлон хэлэхэд бас манай мөнхтэй багш маань олон аавын хүүхдүүдийг соён гэгэрүүлэх, за тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын салбарт бас хоёргүй сэтгэлээр зүтгэж явдаг ийм сайхан багш бүсгүй гэдгээр нь налайхчуд болоод хорооныхан бас таних байхаа гэж бодож байна. Тэгээд яг одоо энэ хүү бичлэг дурсамж олон хадгалагдана. Таны сэтгэлдлийг сонсмоор байна. Хандаж гайв хэлье. За энэ сайхан өдөр баярын минь хуваалцаж ханы минь сэтгэлийн нүгсийг дамжуулж байгаа танай хамт олонд бас маш их баярлалаа. Тэгээд хандаа олон өөр хүүхдүүдтэй хайртай шүү. Энэ амьдралынхаа төлөө үргэлж хамтдаа хичээж
эцэг хүртэл хамтдаа амьдрах болно гэж тэнэг хязгааргүй хайртай шүү л гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд мэдээж бас шинээр сүндэрлэн босож байгаа өргөө цагаан гэрт нь өргөлж өрийн дуу цангилсан аз жаргалтай гал гуламт нь үрд мандан бадарч байх болтугай. Өр зүрхэндээ хайрлсан хайр бүхэнтэй нандан өн олноороо цугларсан ахан дүүстэй эрүүлэнх өвөрцтэй жаргах өрсөн нас улс их орондоо хийг хийж бүтээх мундаг хөвгүүд охтууд болон өсгийн сайхан эрүүл үргээ. Тэгээд өнөөдрийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ. Төрсөн өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Баярлалаа. Alvide